Аавра бол чинь одоо болон улсын ч юм уу баярхуугийн аавра гэдэг бол яг бидний өвөг дээдсийн сүнсүүд багхгүй да. Тэр ааврач буюу удамчин чамд ингээд хучсан байж байгаа сүнсүүд чинь чамд яаж нөлөөлдөг гэхээр чиний зүгээр дотоод итгэл үнэмшил, сэтгэл, мэдрэмж, совин, зөн гэсэн тийм илэрлүүдээр гардаг багхгүй да. Манай мөнх тэнгэр гэдэг байгаа чи юу юм гэхээр ерөөсөө л дэлхий дээр амьдрал үүснээс хойш бүх мэдээллийн архив. Монголчууд нэг нийлэх нэг цэг олдно гэж яриад нь штэ. Тэр нь ерөөсөө энэ мөнх тэнгэр гэдэг байгаа монголчуудын өөрийнх нь оюун ухаан багхгүй. Өөрөөр бидний өвөг дээдсийн оюун ухаан чинь өөрөө бидний нэгдэх юм ээ. Яг Чингисийн эзэн Чингис хаан хоризмыг дагуулсны дараа яг лалын ертөнц яг ийм нөхцөл байдалд орсон байна шүү дээ. Нөгөө нэг ассасинчууд гэд бахан нөхдүүд гарцсан тий. Би өөр алтан давч сүүлчийн түүхүүдийг хараад эхлэхээр Монголын эзэн төрний хамгийн одоо хүнд үе тэр агуурчин жанаа орсон тэр үе шүү дээ. Тэр үед хамгийн том суртахууны уналт эссэн үеийг харуулсан байдаг. Тэрэн дээр яадаг гэхээр нөгөө чамдаг хож яваад ан хож яваад цасан дээр ингээд цус болсон чи ийм сайхан царайтай цаснаас цагаан царайтай цуснаас улаан уралтай хацартай хүүхэн хаадаг гэсэн чинь танаа бирчин шít гэж хэлээд тэрнээс болж юу болоод том хядлага болоод тэгээ хааны угсаа тасарчин хаарддаггүй юу тий Тэгэхэд жишээлбэл тэрний цаана юу харуулж юм гэхээр тэр чинь дүүгийнхээ эхнэр тачаана гэдэг бол одоо ёс суртахууны үед хамгийн дорд орсон байт үндэстэн дорд орсон гэдгийг харуулж байгаа. Тэгээд тэрний үр дүн яаж гарч байгааг жишээлбэл тэр алтан навчуудтай гайхалтай харуулж чинь цаагуур юмд харуулдаг шүү дээ. Тэр бол яаж юм бид нар одоо л уншичаад Европт тэгэхээр нэг тийм болдог лэсийн хэлээд дандаа тэгдэг гэж бодож байгаа боловч бараг болж махахад явчихсан баг болчихгүй юм бодож хахад тэрэн дээр юу ч бүр байж болшгүй муу уулыг энэ хаан хийсэн учраас энэ төр ус ингэ самурчин гэсэн гаргалгаач чинь тийм хийж шít. Тэрийг бодож тэрийг чиг хийсэн байгаа байхгүй. Дараа нь мантахаас цаатны дам байна. Мантахаас цаатан бол тэр байж болшгүй үүлээр эхэлсэн юмыг бас өөрийн хичээл зүтгэлээр байж болшгүй хийжээж хааны угсааг авч гарч байгаа байхгүй. Энэ хоёрын хооронд нэг тийм завсрын айхтар юу гэдэг шít. Агууржин жанагаас ихсүүлээд яг мантахаас цаатан. Мантахаас цаатан бол Мандуул хааны баг хатан Батмунх Даян хаан гэрээ хаан суух юм бол ахыг хатан авч суух буюу асуудал байсан те. Тэгэхээр өөрийнхөө аваал нөхрийн дүүгийн хүүхдийг хаан болгоод өөрөө яаж штэ. Энэ усыг цаашаа золомжлоод явлаа. Тэгэхээр энэ хоёрын энэ эмхтэй хүн эрэгтэй хүнээс болж гарсан самуурыг энд эмхтэй хүн байж өшгөл зүйлээ засчих гэсэн. Яг тийм нэг хэсэг түүхэн чинь манайхан хийж өгдөөсөн. Энэ бол тийм айхтар нарийн залттай. Бидгээс бодчих энэ бид нар мэддэг болохоос энэ уржанчлагийн чи юу гэдэг чинь төргийн таник ус эцний хөшөө. Тийм наахан талд гэдэг чинь. Тэр хөшөөнд дээр хамгийн сүүлчийн үг тийм байдаг шүү дээ. Тэр чинь өөрөө сайдын хөшөө, хатны хөшөө хоёулаа байдаг байхгүй. Монгол аюу тийм хэтгэлтэй. Тэгэхэд хамгийн сүүл хятад хад дарсны амтнд хятад торгоны өнгөнд хятад хүүхний сайханд бүх автдахгүй гэдэг тусцсан байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр л тэрэн дээр яаж юм гэхээр тэр гэрэл төшөөнд дээр хүртэл бүх сургаал номлоод л явж байгаа. Манайхан энийг л гол нь хараад гол нь орчуулж уншичаад ийм юм байдаг гэж харахаас илүү ухаж ойлгомоор санагдав. Ер нь одоо ингээд чинь Монголын эртний гүн ухаан гэж би яриад байна шүү дээ. Ер нь бол энэ зүгээр л одоо бидний хөвшиж бидний сурсан тэнгэр мөнх тэнгэр гэсэн ойлголт байхгүй да. Яг нөгөө монголчууд юу гэж боддог гэхээр айгүй олон залуучууд тийм ярьцсан явж байгааг өөрч ихээрээ сонсч ирсэн. Манай ээж аав гэдэг нэг бид тэнгэр заяатай маяатай тэнгэрийн үрс мөрс гэх нэг юу аган дээр хоосон байгаа үсттэй. Таж би оронч байхгүй унах машинчгүй явж байгаа үсттэй чинь тэрийг бол ингээд нөгөө тийм ярьцсан залуучууд тэр дайрладаг байхгүй юу. Тийм учраас би нэг ерөөсөө энэ хин хэнийгээ мэдэхгүй байна гэдэг бол нөгөө бүр удмаа мэдэхгүй байх юм бол ойртөрсөн сармагчингаад одоо энэ ур зүгийнхний сармагчингаас гаралтай хүмүүсээ хэлдэг үг шүү дээ. Тэг яг тэрнтэй адилхан өөрийгөө хэн гэдгээ мэдэхгүй тохиолдолд хизээж зөв амьдрахгүй зүгээр л эхлээ цөөрөл дараа нь мөхөл рүүгээ явдаг байхгүй юу? Мөхөл рүүгээ. Тэгэхээр би яагаад энэ дэлхийн анх үүссэн бүр ингээд нарны аймгийн зүй тогтол сансрын огторгын зүй тогтолтоо энгийн байдлаар тайлбарлаад
Тэгээ бидний дотор бол ерөнхийдөө нөгөө хумхын тоос гэдэг ойлголт чинь бол бид нар шүү. Тэр хумхын тоосон дотор дэлхий өөрөө бүр хумхын тоос. Тэр дэлхий гэдэг хумхын тоосон дотор хүн гэдэг бол бүр хумхын тоос шүү гэдэг ингээд тайлбарлаад байна шүү дээ. Гэхдээ энэ хумхын тоос маань өөрөө дэлхий гэдэг хумхын тоосоо нэг салшгүй хэсэг нь нөхцөлдүүлэгч нь. Дэлхийн өөрөө Нарны аймгийнхаа бас нэг салшгүй хумхын тоос нөхцөлдүүлэгч нь гэдэг утгаар бол харилцан шүтэн барилдахдаа энэ зүй тогтолыг ойлгооч. Энэ зүй тогтолыг чинь бидний энэ мөнхөд хадгалагдсан тэр бодлогод байгаа мөнх төр гэдэг архивд ойлгуулахаас биш. Нэг зөвхөн төрлөө 60 70 80 настай байдаг биеэрээ байсан тохиолдолд энэ зүй тогтолыг өрөөсө хүлээж авахгүй шүү дээ. Тэгэхээр ертөнц маань хорвоолуу эрэхтэй. ертөнц гэдэг нэртэй тэр энерги бодол маань өөрөө чи ийм шүү гэж бүгдэнд нь өгдөг байхгүй юу? Тэгэхээр нөгөө одоо эн чинь дахиад явсараад анхны гаргалгаан дээр хэнийгээ мэдэхгүй байх. Тэ? Байх чи өөрийнхөө цүүрлэнэ гэсэн үг. Тэгэхээр яагаад дандаа оюун санааны тэмцэл одоо шашин татвар шамблын даа гэд нэрлэдэг юм ихэж яваад мөн үү? Тэгээд доогуур нь юм авдээ. Тэгэхээр одоо шинэ тэр нь үнэл бол тийм. Манжууд тэр бас нэг бид нар тэр их том хорсон юм орсуудтай адилхан. Нөгөө нэг шарын шашны гэж бидний нэрлээд байдаг. Буддизм гэж бас бурууш нэрлээд байдаг. Нэг урсгалын юм байгаа шүү дээ. Энэний одоо жишээ тэр нэг одоо нэг юу вэ? Эхлэн мэхлэр авдаг нэг юу гэдэг үлээ. Тэгээ одоо Нисвансын юу гэлээ? Нүгэл. Тийм. Тэг мэдхгүй харин тийм нэг эхлэн хүүхд авдаггүй гэр бүл болдоггүй тийм сахиц нэг ийм ойлголт оруулж ирсэн шүү дээ. Эн чинь өөрөө жишээ зүгээр л энэ урсгал бол угаасаа хүн төрлөختний зүй тогтолтой зөрчилдөг гэдгийг нь баталж байгаа байхгүй юу? Тэр нь анхдагч хүнсраараа тэр таны эдгээр усны анхны тусчих бай гэж. Жишээл буддын сургаалд бол буруу хүчлийг нүгэлдэг юм билээ шүү дээ. Тийм. Одоо жишээл олон банд дээр ингээд зогссон үед одоо нөгөө нэг шомордох банд төрөөсөө болохгүй. Эхнэр ах ингээд буддын түүхийг үзэхээр чилээ дээр цанин жамцгээд гайхалтай явна гэж хэлдэг. Татвар далаалан баха. Монгол далаалан. Тэр нөхөр бол далаалан мөрөмжлөгчөд гайхалтай яруу нэр өчтдөг. Эмэгтэйчүүдтэй их явдаг тийм байсан. Тэгээд манер яасан гэхээр нөгөө ерөөсөө далааламын амьдрал чинь зовлонтой амьдрал энийг аав гэж явцсан билээ шүү дээ. Тэгээд эн чинь амьдтан далааламыг тодорхойлсон анхны тохиолдол баг тэгэд анх гарсан байна. Зонхын домогч гэсэн харахад энэ гарсан үндэстнэр их сайн юм шиг. Зонховчин залуудаа бас тийм эмс огтой оролцсон тийм нүгэл хийгээд дараа нь нөгөө шашны шийтгэлийг хийхдээ энийг арай юм байдлаар ууссан. Гэтэ тий яг таны хэлж байгаа болгоно. Яг л энэ шарын шашнаар Монгол дамжаарч ирсэн юм болоод эмэгтэй хүнийг дорд үздэг гэсэн бол энэ бол дорд үздэг. Хоёрдоос монголчууд удмыг тасдах нөгөө гэр бүл болохгүй байхыг маш хүчтэй хийж өгсөн шүү дээ. Гэхдээ монголчууд бас их сайн майскын тэмдэглээ байна. Монголчууд эмэгтэй хүнийг хүндэх заншлаа тэр шашнаас болж алдаагүй гэж. Асар олон лам нар хүрээ идэд шавилчлаа. Айл болгон нэг хүүхдээ ингээд юу болох юм шүү дээ тий. Лам болгодог. Тэгээ байжсэн мэдээж эмэгтэйчүүд илүүдл гаргууд эмэгтэйчүүд илүүдл хажууд дээр буучдаг. Тэгэхээр Монголын тэр үеийн хүрээний ерөнхий зарчим бол энд хүрээ сундууг нь энд борчуудын хороол гэдэг эмэгтэйчүүдийг хэлж байгаа. Энд мамач хороол гэдэг худалдааны хятад байгаа шүү дээ. Тэгэхээр яадаг гэхээр энэ борчуудын хороолд байгаа эмэгтэй хүн 30 гаруй наслаад ерөнхийдөө ингээд яхаар 30 гартлаа хүнтэй суугаа гэдэг муу нэр дуулах хэрэгтэй болт юм байна л та. Тэгэхээр хүрээний айл нэг лам очоод нөгөө хүүхэнтэй албан ёсоор гэрлээд бараалаад үсийг хагалж самнаад муу нэрээс арилгаад тэндээс гарсан хүмүүсийг өөрийнхөө нэрээр нэрлэдэг гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл майски бол хэлж байгаа. Монголчууд гайхалтай соёлтой эмэгтэй хүний нэр төрийг хамгаалах хэрэгтэй ийм юм гэдэг юм байна шүү дээ. Тэ? Хоёрдугаар хүүхэд хизээч аюулгүй байх хэрэгтэй гэж үзэж байна тий. Гэтэл яаж тэр чинь өөрөө бас эмэгтэйчүүдэд хамгаалах асар том тогтолцоо систем төрөйд бий болсон байна. Тэгэхээр энэ монголчууд ч автаагүй байна л гэсэн үг тий. Тэгэхээр бид нар бол ингээ харахтаа гүн ухаан ухаан гэдэг ингээд одоо ч гэсэн баруун нөхөр хэлж илээ л да. Монголын гүн ухаан тэр эртний уламжлал энэ байгальтайгаа зохицдог юмыг ингээ бичээд үлдээсэн юм байхгүй байна. Ерөөсөө байхгүй тий. Гэхдээ хэрвээ энэ монголчууд өөрсдөө ойлгож чадвал өөрсдийнх нь амьдрал ах уу явдал суудал тий тэр бүх юмд энэ шингэсэн юм байна. Тэгэхээр энэ монголчуудын энэ амьдралыг л судлах юм бол энэ жишээлбэл одоо жишээл авралын гарц гарна гэсэн чинь. Наадах чи одоо тий түрүү чи ярьж байгаа хацаагаад өөр сэтгэл ороо ирцээ. Түрүү ингээ хэлсэн шүү дээ. Нөгөө ингээд гурван галуу юулээд анхны Евро Азийн нутаг бий болоод далайн талаас гондван гарч ирээд тэг гондван маань хэд салаад
их газартай нийлээд одоогийн 5 төв бий боллоо шүү дээ. Тэгэхээр 5 төвийг сайн харах юм бол ядангуяа хүмүүсийн дэлхийн дээвэр гэж нэрлээд Гямда гэх нэрлэлтэй. Тэр дундаа одоо энэ Оросын нөгөө Молдашев энэ очиод Кайлас уулмуулыг Шамбалын орон морон. Тэгэхээр хэдэр юу гэж бодсон гэхээр нөгөө далайн түвшнээс хамгийн өндөр байгаа уул нь өөрөө хамгийн өндөр байгалийн хүчин зүйлийг тооцоод байхгүй та. Зөвхөн Оросууд биш, Америк бүх хэдэр гэдэг тий. А гэтэл чин Дэлхийн дээр. Тий, дэлхийн дээр. Гэсэн чинь нөгөө Гямда нуруу маань болохоор ингээд анхны үүссэн галав юудаас тулаа хөрс дэлхий бий болцсон байсан дээрээс 70-аас гарч ирсэн газар ирж өргөгдөөд үүссэн хиймэл уул гэдэг нь сайн шинжилгээнд тогтооцсон шүү дээ. Газрыгаа шахаад өргөгдсөн. Одоо баян ингээ өргөгдөж байгаа угаасаа. Тэгэхээр эндээс би юу хэлэх гээд нэхэр ингээд тогтсон байсан газар доос ирж өргөгдөөд ингээр мөн үү? Энэ ингээ хиймэл уул. Хиймэл. А яг би нэг дээр нэг ихний 2 3 дахь хэлсэн хэлжсэн. Монголын газар нутагч чинь хүүн нутаг буюу Монголын газар нутгийг тойрсон газар чинь супер төв гэж. Тэр нь юу юм гэхээр нөгөө анхны ингээд нөгөө галтууд дэлбэрч ургаж гарч ирсэн учраас одоо хүртэл амьдын дэлхийн цөмтөөгөө холбоотой байгаа учраас мөн үү? Энд чинь өөрөө хамгийн цөмтөөгөө холбоотой үүсгэгч төв буюу супер төв. Ер нь хүн бол урагтайгаа тийм холбогдоод явдаг. Супер төв. Тэгэхээр энэ супер төв дээр байж байгаа тэр нэг цагаан досол улсыг унахад хамгаалж чаддаг тэр оюун ухаан гэдэг бол супер оюун ухаан байхгүй да. Мөн үү? Тэгэхээр бид нар яг энийг ойлгож чадах юм бол эн чинь угаасаа зүгээр бидэрт бүгдэнд нь тэр чиний саяны хэлдэг майскийн тэмдэглэлд үлдээсэн шиг тий ах уу заншил ёс суртахуун бүх юмараа удамшаад үлдсэн юм баггүй юу? А хоёрдугаарт нь түрүүний миний тайлбарладаг яс цусан хэлхээ нь алдагдаагүй. Тэгээд тий яс цусан хэлхээ нь алдагдаагүй. Эрэгтэй нь үүсгчээрээ ясаараа өгчдөг тэр мэдээлэлээ хатан ухаанаар эмэгтэй тэрийг төлөвшүүлчихдэг. Мөн үү? Тэр охноос нь гарсан хүүхдээр нь тэр нь айгүй хүчтэй банд дээр нь илэрчдэг. Хүү эрэгтэй хүүхд нь болохоор дараагийн дамжуулагч болоо явчихдаг. Мөн үү? Тэгвэл эрэгтэй дандаа үүсгэж байгаад хүмүүжүүлж байгаад үүсч байгаад эмэгтэй хүн үүрэг юу юм? Мөн үү? Ингэж нөгөө тэнцвэржүүлж явдаг энэ бүх юмаа монголчууд зөв ойлгож тэгээ гэр бүл гэдгийг чи утга учруулж ерөөсөө хүн бол төрснийх нь үндсэн утга учир юм байна. Мөн үү? Энэ гэр бүлээс чинь цаашаа төргөд нэрлээд байдаг нийтээрээ амьдардаг тэр бүх ёс суртахуун тий суур зарчим гарч ирдэг юм байна гэдгийг ойлгосон цагт. Тэгээд эсрэг хүмүүсийнхээ өмнө хариуцлага хүлээж чадсан хүн мөн үү? Шинэ эхнэр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээгээд зөв байж чадсан эр хүн дараагийн гэр бүлүүдийн өмнө хариуцлага хүлээх юм бол төрийн албан тушаал руу явна гэсэн үг. Мөн үү? А гэхдээ тэгж явах болгонд дагаж яваа хатуу ухаан нь өөрөө нөхрийн дагаж орж сэтгэлээ хураалгасан тэр өрхүүдийн бүх тий эмэгтэйчүүдийн хүүхдүүдийг өөрийнхөө өгчих хайрлж тий асарч хамгаалж чадах тэр хатан ухаанаа гаргах чадвараараа цуг явж явах юм бол тий дээшиж явдаг гэсэн энийг л ойлгож чадах юм бол юу энийг гендер мендер феминист нэг харин юм байх вэ? Өнөөдөр цагаан сарын нөгөө штак гэдэг юм аа нөгөө шинжилгээ өргөдөг юм утдаг шүү дээ. Би нэг манай сарууцгч бисгэн чи нэг зохиол хичээд гэсэн бичээд аваад ирж байна л да. Тэгсэн чи мендер тэгнэггүй батрах яасан Монгол юм чи яасан сони юм бэ? Яасан гэсэн чи эрчүүд нь болохоор төр мөр гэдэл ингээд дээшээ явах юм. Эмэгтэйчүүд нь болохоор ахуу хоол цагаа идэ гэл ингээд их юм. Энэ одоо ямар учиртай их доошо дард үтсэн байна гинэ. Тэгэхгүй чи буруу ойлгож чинь. Та нарыг сангийн яам үлдэр хөдөлтааны яам тэ боловсролын яамтай чи наа чи үлдээсэн байна. Эрчүүд нь бол тэнд ерөнхийлөгч одоо нэг бодлого гадаад яам чи болцсон явж байна. Чи энийг л наанаас зүгээр олоод харчих. Монголоор бол тий. Тэхэл юм бол наа чи асуудал байна. Монгол ирэх хүн бол ерөнхийдөө явал адууга хайгаал тий. Аж ахуйгаа ер нь ягаад хэл чимээ дуулаад сайхан хоцлаад ингээд хүмүүстэй харилцаад нутаг үлчээрээ хараад ингээд явчихна. Ард ихнэр бүх тэр хүүхдүүд ч хариуцчихна. Боловсролын яам уу бүх тэр аж ахуйг хариуцчихна тий. Ирээд нөхөр нь ядаж нэг юу бичсэн байдаг шүү дээ манай нийтлж. Нэг бяруу зарын нэг айлаар чингэлгээр содлоод ихнэрээс асуух юмстай тий. Энэ бяруу гөхүү тэр бяруу гөхүү. Тэгэхээр ихнэр цаад ил чи яах гэж байгаа юм? Идэх гэж байгаа мó мал болгох гэж байгаа. Ламаал болгох гэж байгаа. За тэгвэл энэ сүйтэй энийг нөө. Идэх гэж байгаа бол энэ арай махтай энийг идэл тий. Сангийн яам нь байж байгаа. Тэгээд тэргийн сүү цагаан эдээ бүх юм одоо нэг үлдэр худалдааны явж чийдүүд ихнэр дээр байж тий. Өөрөөр хэлбэл ихнэр бол тэгээд голомтыг сахиж чинь тий. Өөрөөр хэлбэл хаан эцгийн цахиж асаасан голом
хатан ээж үлээж Үгүй галыг гал ямар ах вэ гэдгийг шийдэж байгаа байхгүй. Галыг манж шүү. Өөр бид тэр галыг манах буюу хүмүүс болгоно галыг физик гэж худлаа гүтгэхэд байгаа байхгүй юу? Мөн үү? Энэ гал гэдэг чинь өөрөө маш хүчтэй нөгөө бодлын архивтай холбогддог харгал физик юм шиг мөртлөө энергийн үйлдэл байхгүй да. Тэгэхээр одоо юу гэдэг хатан ухаанаар гал сахина гэдэг бол тэр гал дээр зөвхөн хоол унд хийж өрөх тэр ухаан биш байхгүй юу? Нөхрийнхаа сэтгэлийн галыг яг энэ төрийн өндөрлөг зөв явуулах дагаж өөрөө тэ цуг явах энэ ухааныг л хилээд байгаа байхгүй юу? Тэгээ сая бас яг нөгөө нэг төвдөлтөй холбоотой юм ярьж байгаа нөгөө жишээлбэл дахиад хазаагаа явчихдаг. Бид хоёр дахь удаа хазааш гүйц тайлбарлаж 90 заяа. Тэгэхээр ингээд нөгөө энэ ялангуяа дэлхийн колоничлаад байгаа Англи, Сакс, Еврейнер, Америкууд биш үү? Жишээ нь гямлаг хамгийн өндөр дэлхийн дээвэр. Тэгээ Кайле суудыг дэлхийн цөмтэй холбогдсон энергийн төв буюу тэгээ Кайле суудыг нэгэн байгалийн хувьд нь төвдийн уулархаг нутгийг дэлхийн байгалийн хүчтэй энергийн орчин гэж тооцож үзчихэнгүүтлээ энэ энергийн орчинд амьдарч байгаа төвдүүдийн оюун ухаанаас хүчтэй тэнгэрийн ухаан гэж бодож үзэж далаа малаа гэж 40 50 жил тэжээлэн штэ. Мөн үү? Тэгээ юу ч гарахгүйг сайн мэдчихгүйд одоо хайж байгаа байхгүй юу? Сайн анзаараарай. Одоо бол энэ далаа бидэрт хэрэггүй байхгүй юу? Тийм ч учраас далаа ам гэдэг бүр нэг юм бараг гуйлгч юм шиг Монголд хурж ирээл. Сая тий юу болж байна те? Одоо ерөөс их болгонд хүмүүс тоохоо болж байгаа үстэй. Хэгингээ монголчууд бол энэ далаа дам толгой гэсэн юм байна шүү дээ. Нэг хоёрыг дор тэгж ойлгосон юм байна. Гурваасаа жинхэнэ, дөрөвдөх нь монгол хүн, тавдах нь нөгөө хаяа авчдаг цайн юм. Энэ их сонир юутай юм лээ. Тий. Яг бид нар гүйс тайлбарлах гэдэг нөхөр. Тэгэхээр эдгээр юу гэсэн нэг одоо 50-аад оноос хойш 60 жил энэ далай лам буюу далай ламаар дамжиж тэр мөнх тэнгэр гэж байдаг бол тий их хүчтэй тийм одоо юу гэдэг Носбор гэдэг тэр мэдээллийн давхарга байдаг бол зөндөө хайлаа шүү дээ. Хичнээн кино мэнэ хийж баг энэ төвдүүд баг ер нь нисэл энэ сансаар нисчирэл ичид бүтээгээл тэгтэг мэгтэг юм шиг Холливуд нь кино бүтээж эдрийг өстө үхтэн тордоод юу ч гарсангүй. Тэгээд сая одоо ямар юмд батсан. Дээр бид нар ярьж байгаа хүмүүс анзаараагүй гэж магадгүй. Бид нар чинь 3 янзын туршилт хийсэн шүү дээ. Ерөнхийдөө энэ дэлхийг захираад байгаа колоничлогчид чинь. Нэгдүгээрт нь дэлхийг ингэж их тэ нефтийн ухаж, нүүрсийн ухаж, алтын ухаж ингээд ухаад ах маань өөрөө яг дэлхийн хүний бие гэж бодох юм бол хүчтэй том яр шарх үүсгэн тэ. Тэгэхээр энэ хамаагүй бид нар дараагийн үүсэх Марс энтер дээр нүүчиж боломж магадгүй тэ. Магадгүй нөгөө 60-аад оноос Марс гариг дээр нүүж шилжиж амьдрах том төсөл хэрэгжүүлсэн шүү дээ. Бид нар ч баахан турш үзсэн. Тэгээд саяхан ерөнхийдөө нэг удаагуудаа 10 жилийн өмнө нөгөө гаригууд маань нарны аймгийн гаригууд маань хоорондоо шүтэн барилцлагатай. Дэлхий өөрөө ингэж их яр шарханд баригдсан ухуулж сэглүүлч гисэн биш байхаар анх нөгөө гаригуудтайгаа бүтээгэлээ шүү дээ. Мөн үү? Өөрөөр шүтэн барилгын дэлхий ямар ч Австрали, Канад, Манад 5 толгой гэж ухуулаагүй байхаараа Марс ангараг бууд санчиртайгаа зогтцсон байлээс барахаас бодтой. Тэгвэл дэлхий дээр нөгөө амьдардаг хүмүүс нь ингээд нүүрс 5 толгой Австралийн Чилийн зэсийн үйлдвэрлэдэг ухаад эхэлж байгаагууд нь нөхдүүд энийг ухаж баяжж байгаа хүмүүс маань энэ мөнгөөрөө сансны хөлөг мөлөг бүтээгээ тэрлүү зогчныг тооцсон чинь нөгөө харилцсан дэлхийн өөрөө нөхгүй эрүүл биетэй байхаар шүтлэн марилдахтай гаригуудын хооронд дээр чинь дэлхийн биеийн муудаад ингээ энэ тэндээ өнгө зөнгө ухуулаад ялтаад эхлэнгүүт нөгөө гаригууд дээр яг адилхан хар нөхүүд нь үүсчихэд эдгээр тогтоочж байгаа. Дэлхий яг нэг амьд авраг тий дэлхийн нөгөө ингээд ингэдэг байхгүй даа. Би байхад миний энэ биеийн дээр ингээд том яр гарахад яг энэний харалтаа миний аавра цоорч штэ. А энэ цоорсон маань эргээд өөрөө миний хажууд гэж чиний аавраг очиж ивдэж байгаа байхгүй бас. Өөрөөр гаригуу тийм шүтэн барилдахтай байна штэ. Тэгэхээр яах юм нэг гаригийн үхтэл нь ааврыг нь цоолж яртуулчаад нөгөө гариг руу зогтно гэж бодсон чи нөгөөч нь адилхан хар нөхтэй болоод яртчих яахгүй юу? Нэг хоёрдугаар нь дараа нь идэрчин байж та ингээд нөгөө ерөнхийдөө өөрсдийнхөө шинэ ухааныхаа юмар тодорхой мөчлөгтэй болдог энэ акакалипсийг нэрлээд байдаг. Манай одоо галав юулт биш та. Тэрний юмнуудыг ингээд янз янзаар археолог одоо байж болох бүх юмараа хэмжиж судалж үзээд за ямар ч нэг юм өчтөгөр болдог нь ойлгомжтой. Хамгийн сүүлийн Атлантидын иргэн шил сүнснөөс ихтэй нэг 400 жилийн өмнө Майячууд сүнсэн ингээд бүх юмыг үзээд за ямар ч үе үе дээр нь амьдарч байгаа хүн төрлөختн тодорхой нэг вирусын хувьд буруу өөрийн үүсгдэг дэлхийдээ идэвхчээр дэлхий гисгэж цээрлүүлж цэвэрлэлийн мань гэдгийг эдгээр чи мэдчихлээ шүү дээ. Тэнгуутаа баахан энэ тэндгүү нууц
газар дээр хотмод байгуулсан шүү дээ. Одоо их уулархаг газруудаар ялангуяа. Жишээ нь Югославийн дайныг бол цэвэр тэнд байгалийн хүчин зүйл байна. Тэнд хорогдох байр байж магадгүй гэсэн маягаар Югославууд дайцсан гэж үздэг. Тиймээс өөр тэнд ямар Афганистан шиг хар тамхи тарих биш мөн үү? Ямар Иран шиг нефт ирдэм байгаа шүүшгүй газар шүү дээ. За шинэ ингээд үзэнгүүт л тий нөгөө тодорхой эдийн хүчилтэйгээр ингээд болдог байгалийн үзэгдүүд маань эсрэгээр хамгийн их буруу харьцсан байгалийн газар зүй байр дээр цохилт өгдөг нь эдгээр бас мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөөр хэлбэл мөнх тэнгэрийн буюу байгаль өөрөө буруу амьдарсан газар зүйн байрлууд дээр нь амьдардаг хүмүүстөө цохилт өгөхөөс эдгээр зогтож чадахгүй гэдгээ бас ойлгочихж байгаа. Сүүрнэ гэдгээ. Хоёр мөн нэг өшөө 3 дугаар нэг юм бас эдгээр ингээд одоо би нэг дээр бид нар ингээд ярьж байсан. Ерөөсөө энэ хүн төрөлхтний тэмцэл бол бид ингээд харахад энэ дайн байлдаа би эцэгний дагач явж нэг усан галын идэвхжлэлтэй биш усан галын идэвхжлэлтэй хүн төрөлхтний нэг 75% хавцаа байдаг боочуудын төлөө тэмцэн шүү дээ. Энэ тийм хятад хүний газартай биш. Тэр хүмүүсийн захирахын тулд газрын захирах гэдэг байгаа байхгүй юу? Мөн үү? Тэгэхээр чин энэ хүмүүсийг дандаа ингэж очиж янз янзын мөнгө хэвлж урайл, валютын сангаа явуулаад урайл ингэж яхаа оронд зүгээр ингээ оронд нь колонизацийн аргаар лабораторид ингээд нэг тий яг өөрийн тэр өөртөө захирагддаг манкурт болуудыг генийн аргаар бий болгоод дараа нь зүгээр гаргаад одоо хонь мөн шиг генийн кодтой энэ буурцэг энэ шиг ингээ гаргаад шийдчих юм бол амар шүү дээ. Тэгвэл энэ байгаа хүмүүсийг бүгдийг хядаж хаяад оронд нь сүрэг хүн дүрстэй өөртөө тарьсан тийм хүнтэй болох гэж үзсэн шүү дээ. Гэтэл лабораторийн нөхцөлд генийн кодоор нь тий хийж болоод идэг колонизацийг яг гаргаад яхаа байгаль дээр амьдарч чадахгүй гот нь эцэст байгалийн дээрээ байгаа хүн гэдэг вирусээ амьдлуулах үгүй юу шийддэг болохоос биш тэр вирус нь өөрөө өөртөө шийддэггүй гэдгийг ойлгочихлоо шүү дээ. Мөн үү? Тэгэхээр энэ 3 юмны дараа хэд тэр за ямар ч байсан энэ 3 юм бүтгэе боллоо. Тэгэхээр одоо нөгөө байгалийн хүчин зүйлийг хэн хамгийн ойрхон мэддэг гэд нөгөө 50 жил 60 жил каш өгөө тордоод байсан далаа багшаага шахаад үтсэн чинь тэр нь бүр ямар ч мөнгө тэнгэрийн биш. Урд тасантай Амазон мөрөнд байсан Гондваны тавцангийн нөхөр болж өөрөхгүй юу та сүнсэн. Өөрөө зарласан ч тэрийг би бол урд насантай Амазон мөрний тэр чи Эквадороос доош Амазон мөрний ирэг рүү очихоор чи Гондваныхан байхгүй та. Тэр ямар юмны тэг 3 галмын дараа 72-оос гарч ирсэн хүний тэнгэр бүр дайж энэ галууд тэнгэрүүд рүүгээ ч ойртож чадахгүй шүү дээ. Мэдээллийн архивынхаа хувьд ингээ бүтэн төгс шалгаж үзээд гямлаа ууланж өөрөө энергийн төв биш юм байна. Мөн үү? Дээр нь эдний оюун санааны лидер гэж тооцоод байсан. Магадгүй тэнгэр мэнгэр юм яриад иж магадгүй гэсэн далаанч өөрөө нэг мүү тий Гондваны тавцангийн өлөн сүнс юм байна гэж мэдчихлээ шүү дээ. Тэгэхээр яг уу гарцсан явж Монгол болж ирж байгаа байхгүй юу? Өөрөөр яг нөгөө цагнч боллоо. Эдгээс бүх шалгалтаа хийж үзэл. Тэгээд ерөөсөө Монгол гэдэг. Тэгээд нөгөө Бэтэр дээр ярьж ирсэн. Нөгөө нэг энэ хятадын нөгөө Жен хин бил Жен рүү лөө. Жен рүү ч лөө. Тэрний бичсэн чонон сүлдгээ зохиол хинч хэвлэхгүй спонсор олдохгүй байсан юм чинь Дэлхийн банк санхүүжүүлээл. Дэлхийд даяар маркетинг хийгээл монголчуудыг модонд оруулаад Ноблесс 7 шаг. Тий 7 шагналыг өгөөл. Тэгээд нөгөө юу энэ тэр тайм сэтгүүлэн чөлөөтэй Чингис хааны чинь мянганы хүн болгож тодруулаад энэ тэр өөртөө эдгэр чинь бас нөгөө зөнгөөрөө авралаа хайгаад монголчуудыг идэвхжүүлж байгаа байхгүй юу? Гэхдээ нөгөө альва юм дандаа сайнтай муутай байдаг шиг нөгөө эдгэр тэр энд дэлхийг колонизч байгаа хүмүүс чинь дотроо ерөнхийдөө 2 хуваагдчихад байгаа шүү дээ. Энэ тогтцоон болохоо болсон учраас арай жоохон сэргэлийн хэсэг нь удмынхаа соёлоо дагаад яаж мултрах уу, хэнийг дагаж мултрах уу гэдгийг хайж байгаа нь саяны идэвхжил. Гэтэл нөгөө талдаа инерцээрээ нөгөө эдэх хурцаг ундаг шуналдаа автагдаад Монголын ойлгохыг очиод Риатонта компани явуулаа булаагаад авчи тий тэр P-body гэдэг компани явуулаад 5-7-гийн дээр нь чи гэдэг нөгөө шунтаа эсрэг бас л орж ирэл байгаа энэ чинь зөрчил байхгүй эдгээр хоорондоо зөрчилдөд байгаа байхгүй юу? Нэг Монгол сүү шиг тусч байгаа тэр цагаан ус шиг тийм сэтгэлтэй язгуур Монгол мөнх тэнгэрийн ухааны дор мөн үү? Чи нөгөө пирамидаар ингээ үзэх юм бол нөгөө 7 миллиард хүн ч орж ирж байгаа байхгүй та. Тэгэж бид нар тийм их сэтгэл өгөх чадвартай байхгүй энерги байдлаар. Яг тэр бидний бодол хэмжээг бодол байдлаар ашиглагдсан манай өвгдийн сүнсний чадвар нь өөрөө 7 миллиард хүний сүнсний чадвартай тэнцэх байхгүй да. Ингээр тайлбарлавал. Тэгэхээр эдгээр зөнгөөр одоо нөгөө бидний сүнснээс ирж удирдамж авах гээд тэр сүнс нь болохоор баатар уяг баяр хүүч гэдэг юм уу
Тэ энийг ярьдаг хүмүүсээр дамжиж хүрэх болохоос биш хов хоос агаар дээр байгаа юм ингээд тэр нөгөө энэ солонгосын христийн сүмийнхэн шиг энэ дээгүүр манай христгоо нисэж байгаа штэ. Тэ та нар дургу өрөөд ивэл та нар гисгэж шүү гэдэг телевизээр Мартин Венес сууж байгаа нэг тийм биш байхгүй. Энд чинь бодит би амьдарч байгаа монголчуудаар хэрэгжин. Тэгэхээр миний аягүй их монголчуудаас сэрцгээгээ чи хин гэдгийг мэдээч яг тэр энийг ойлгосон монголчууд заавал нэг хурдын заалан цуглаад бид нар мөнх тэнгэртэн монголчууд штэ. Тийм ярихтаа биш. Зүгээр л цөмөрө бодоод ирэх байхгүй. Тийм. Бодоод авах хэрэгтэй. Тэгээ бас энд хэлэхэд одоо нэг хүрээ гэдэг ойлголт биш штэ. Хийд бол яг сүүлийн шашны юм. Хүрээ гэдэг ойлголт ч юм бол зүгээр юм штэ. Бид нар чигээд нөгөө юу гэдэг сэтгэл хураах процесс яаж явдгийг гэхээр одоо ингээд бид нар мөнх тэнгэрийн зарилгыг хэрэгжүүлээд 13 дугаар зуунд одоо жанжтын жишээ нь одоо юу гэдэг 10,000 цэргээ ч юм уу 1000 цэргээ захирал мөнх тэнгэрийн зарилгыг хэрэгжүүлэхээр явуулсан шүү дээ. Одоогийнхоор бол одоо дайн тулаанд гэж нэрлэдэг шүү дээ. Явхад тэгэхэд яадаг гэсэн гэхээр яг очиод одоо юу гэдэг Памир уулын хажууд очиод нэг доотлын нэг хот тэр яасан гэхээр нөгөө буруу соёл давтагдаад тэр Памир уулын ёроолд байж байгаа яг тэр газар зүйл дээр тэрнтэйгээ таарсан удмын соёлоороо зөв шашинтай зөв соёлтой амьдрах байсан чинь энд дэдээс нь баахан хүмүүсээ одоо шиг манай Улаанбаатар шиг ингээд нэг хачин бүх төрлийн оюун ухаан буюу сүнслүүдийн бужигсан хогийн болчтой штэ. Тэгмээ нөгөө чи очиод яг тэр рүү ичээ явуулаад бид нар мөнх тэнгэрийн зарилгыг хургуулж байна. Та нар одоо ингээд буруу амьдрснаас болоод та нар өөрсдөө сүйрлэлгөө ирчээд байна. Тийм учраас та нар ингээд мөнх тэнгэрийн зарилгыг дагаач ээ. Үгүй тохиолдолд хэрэгхийг тэнгэр мэдэн шүү гэд хэллээ штэ. Тэгчээ дараа нь нөгөө 1000 цэргээ жагсаагаад тэрийг хүрээ гэд нэрлэдэг байхгүй юу. Тэгээ хуучны социализм үед өглөөний сонсгол гэж байдаг байсан шүү дээ. Яг тэрэн шиг нөгөө мянгатын ноён нь за бид нар ингээд мөнх тэнгэрийн хүүхдүүд бид нар мөнх тэнгэрийн зарилгыг хэрэгжүүлдэг хүмүүс. А энэ доотлын бидний нүдэн тарагдж байгаа энэ нэг балгас бол мөнх тэнгэрийн зарилгыг хэрэгжүүлэхгүйгээр ингээд буруу амьдарсан ийм хүмүүсээ. Тийм учраас бид нар одоо тэнгэр эцэг биднийг эдрийг төхнүүл гэсэн учраас гэдэг нөгөө өглөөний сонсгол шиг бүх хүмүүсийн сэтгэлийг бүгдээрээ ирээд тэр нөгөө 1000 зэрэг жанжинтайгаа нийлээд яг ижилхэн ойлголттой итгэл үнэмшилтэй болдог байхгүй юу? Мөн үү? А тэгэхэд тэр хүмүүс итгэл үнэмшилтэй ингээ бүгд жигд ойлголттой болонгуутал тэр хүмүүсийн сэтгэл чинь нийлээд нөгөө ингээд бидний дээр үж байгаа мөнх тэнгэр гэдэг байгаа бодлын архив биш үү? Нөгөө 1000 зэргийн чинь жанжинтайгаа хэлсэн тэр итгэл үнэмшилтэй 1000 зэргийн бодол нь нэгдээ зангидахаар юм том хүчтэй энерги болонгуут нь энд ямар ч одоогийн хэлхээ холбоо интернет байхгүй, мобифон байхгүй байж байгаа төв Чингис хааныхаа бодлын архивтай холбогдонгууд л тийм тэгэд яг эндээс нөгөө гисгэд нэрлэгдээд байгаа байгалийн хүчин зүйлийн цохилт нь ордог. Тийм байсан байхгүй. Энд чинь бол бодит хүчин зүйл. Одоо та нар ингээд энэ үзэж байгаа хүмүүс энийг зүгээр нэг намаа нэг тийм нэг шид мэд домог ярьж гэнэ гэж битээ ойлго. Зүгээр л NTV вэ нүү Орсын NTV байсан баха. Эсвэл Росси хоёроор гарч ирсэн бах. Зүгээр хайгаад үзэхэд тэр нэвтрүүлгүүд явдیں۔ Сайн өнгөрсөн онд явж илээ. Энэ аль нэг газар зүйн байрлал чинь одоо энэ Москва хотод амьдарч байгаа хүмүүсийн бодол нь өөрөө Москва дээр цаас орох уу, бороо орох уу шийддэг гэдгийг эдгээр батлаа гэж хэлж байгаа. Бодол одоо бидний бодол гэж энерги гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо би нэг жишээ нь монголчуудын жишээн дээр ярив. Монголчууд сүүлийн ялангуяа 4 жил чинь яг шиний нэгэн дулаахан байдаг гэж бүгд боддог байхгүй юу? Шиний нэгэнд яагаад гэвэл чи хавар ирсэн штайгаа бүгд боддог. Тэнгуут юу гэхээр одоо энэ Монголын газар дутаг. Тэ? Хойд өргөргийн 45 дугаар градус. За тэнгуут урагшаа ингээд тэ? Хойд өргөргийн 35 ч юм уу 30-г ороод ирлээ. Урагшилж байгаа үстэй. Эквадор руугаа. Тэгэхэд энэ градус дээр эдрийн нөгөө хавар нэг ирнэ штэ газар зүйн байрал дээр. Тэгэхээр энэ хүмүүсүүд хавар ирснээ мэдээд бүгд бодож байна. Одоо юу гэдэг Аз тэр чигээр 3 тэрбум хавар ирээд хой болж байгаа бодлоо штэ. Тэгтэн энэс хойшоо 10-15 градусын хойд өргөдөр байгаа монголчууд эдгэртэй адилхан тий хавар олчтойгоо бодонгууд энэний дээр үйж байгаа энергич ороод ирж байгаа нь халуун дулаан агаар байхгүй да. Тэгээ шиний нэгэн дулаахан байгаад идэг байхгүй юу? А салхиуд яг урдаасаа бидээ. Та тест дөрвөн утаа хараараа. Тэгсэн мөртлөө нар жаргалаа мангар хөдөн болчдөг. Хөрсөн дээрээ айгүй хөдөн. Тэгээ та нар сүүлийн 3-4 жилийн өдөр шөнийн температурын зөрөөг хараараа. Айгүй хоорондоо зөрөөтэй огцон унаад байгаа. Тэрний үеийн гэхээр газар нь өөрөө хойд өргөгийн 45 дугаар 50 дугаар градусын хооронд хавар нь болоогүй. Хавар гэж юу хэлдэг гэхээр энэ газар зүйн байрал дээр байж байгаа хөрсөнд орох үндэс хөдөлж эхлэе гэдэг багхгүй юу?
Тэгэхээр энэ хөөсний хөлдөө үндэсний хөдөөг байхад урагшлаад гисээд үндэсний хөдөлсөн газрынхантай баялаг тэмцэлт нь ижилхэн бодлоор авчингууд нь тэгээд энэс ч юм одоо яадаг гэхээр дээдлийн бодол нь буюу халуун агаарыг аваад ирж байгаа. Бид нар хятадтай адилхан бодонгууд. Тэнгууд хөрсөн болоогүй учраас эн чинь өөрөө хөөхүүдийн ийм төмөрөн дээр халуун гэхэд амцгаа үлээхээр яадаг үлээ. Яг тэр шиг эргээд хаврын хүчтэй шуурга малын эндэл юу чин зодчин болдог байхгүй да. Энэ юу юм гэхээр газар зүйн байрлал дээр таарсан бодол байхгүй тохиолдолд тухайн жилдээ зод мод ган гачиг хилдэг юмор нөлөөлөхөөс гадна энэ удаан үргэлжлэх юм бол газар хөдлөлт гартуул гэдэг чтэй энэ цэвэрлдэг байхгүй да. Энд ч өөрөө мөнх тэнгэрийн гисгэл байхгүй. Цагийн юм цагтаал гэдэг чинь. Тэгэхээр энийг л монголчууд аягүй сайн ойлгох хэрэгтэй. Энэ хуучны зэргийн тактик дээр задын тухай бол нэр их яриад байна. Тэр нэглийн байсан юм гэдэг тий. Толоо жишээлбэл тийм толоо өвчтэй гэдэг зад их барьдаг байсан гэдэг. Тэгээ нөгөө өмнөд хятад дай хийж авахд нэг 40 мянган зэрэг зөглөж толооны 50 мянган зэрэгтэй. Тэгээ байлдах гэж гэсэн чинь лоо хятад янз бүрээр хэлээдсэн. Толоо ухарчдаг. Тэгээ араас нь яваад ирсэн чи яг тэдний дээр бороо ороод идэг. Чамар болоод тэгээ бүгд хөдөж өгч толоо их хядлах хийсэн гэдэг. Тэгээ тэрний дараа нөгөө газар ус хүн эд баялагаа алдуулчаад газрын сахиус хидгэнсэн байна гэдэг. Тэгээд нэг өгөөтэй хааны бие муудаа тэгээд толооны залианд явчлаа гэдэг. Сүүлд тэр юун дээр байх энэ Казаныг Оросууд эзлэх гэдэг. Манай татарууд байгаа шүү дээ. Тэгээд ирээ бүслээ суучаар Оросын дээр л цасаар хадл шамар болоод байдаг. Казан дулаан байгаад байдаг. Тэгээд нөгөө дотроос гарч ирж нөгөөдөө чиг хадчаад буцаж ороод байдаг. Хэдэн татар гарч ирээд нэг тэнгэр тэмдэглэл орч гарлаа. Зад өрөөл тэгэл буу юм болоод байсан. Тэрийг одоо яаж яах вэ гэдэг. Одоо тэрийг хөгжүүлээд ятопын юу лээ? Байгалийн хүчин зүйлийг ашиглаж зүсэг хийж байгаа юм шүү дээ одоо. Тэр үеийн тэр нэг нарийн судалгаагаар өдрөл бол бас гайхалтай байгаа байхгүй. Сая хятад тэр нэг фам улааны тухай кино байсан л байлээ. Нэг их олон зэрэг гаргаад жужаан чаддаг гэдэг. Тавгач нарыг л уншгаа. Хядаад байсан чинь гинт нэг өдөр нөгөө жужааны хааны эрхийг нэг залуу авсан. Бөө хуу орж ирээд нөгөө зэрэг итчих юм чи тээ. Тэгээ дараа нь хизээ нөгөө бүх зэргүүд нөгөө баларсны дараа нөгөө төгс нь 50 жигсэж ирээд юу ачдаг өсөлчдөг. Тэр мэрийг л чи одоо их гайхаад байгаа. Энд дээр одоо нэг энэ үзэж байгаа монголчуудаа хийлэхэд чинь одоо юу гэдэг энэ зүгээр бүр юу л үнэн энэ үнэн мөнх тэнгэрийг бол бодит хүчин зүйлтэй мөн үү анх нь чинь бидний хувьд бол анх бидний өвөг дээдс үүсэн цагаас хойш бодол нь өөрөө алдсан онсонтойгоо тийм үү сайн муутайгаа гэсэн үг шүү дээ. Энерги өдөр хадгалагчсан хүчин зүйл. Тэгэхээр энэ бодолтой миллиард жилийн настай энэ газар дэлхийн бүх газар зүйн байрлалуудын яадаг гэдэг бүх нарийн гарын гисэн байралтайгаа яахт нь яадаг гэдгийг мэддэг энэ мэдээлэлээс тий зөв нэг жоохон хэсгийн татхад л насраад байгаа хүмүүс. Жоохон хэсгийн татхад л ванга байхгүй да. Гэтэл монголчууд бүр юу насраад байгаа хүмүүс ванга тий эний чинь бодит байдлын дээр зад энэ төрт оруулж хэрэгжүүлж чаддаг. Одоо бид нар задын шүтээд байгаа болохоос жишээ нь одоо тэр Джек Водордын ном дээр гардаг да. Жишээ хүн бараг 3 сар яваад туулж чаддгүй тэр сахарын цөл мүлийн тий чинь 2 хоног туулаа гарцсан байдаг. Тэр чинь зүгээр бороо оруулаад явах замаараа ногоо ургуулж байгаа гараа явцсан байдаг. Хүн хизээч давдаггүй фамилийн даваа энэ чинь тий цастаа мөстөө даваагийн чинь хайлуулж байгаа гараа явцсан тэр тохиолдол байгаад одоо хүн тайлж чаддгүй шүү дээ. Тэр чинь юу юм бах нөгөө хүмүүсийн бодол нийлээд хүчтэй болохоор тэр тэнгэр цугулсан байчаад нөгөө эргээд хаан бороо тий цаас бас орохыг шийдэж идэг тэр энергийн орчинтой ч холбогдчихж байгаа учраас шийдээд байгаа байхгүй да. А энэ бол одоо зүгээр одоо юу гэдэг тодорхой газар дээр цөлд очиод хүмүүсийг харуулж байгаа бороо оруулчих байт юм уу? Иймэрхүү шид үзүүлэх бол одоо нэг удахгүй монголчуудын хувьд ердийн зүйл шүү дээ. Тэр нь бол Нострадамусын лөндөнгээр үлдээд удахгүй тийм болоо. Гэхдээ энэ ч угаасаа яг нөгөө цаг нь нэрсэн зүйл байхгүй юу? Магадгүй одоо бидний тий нэг таньдаг мандаг энд энэ тэгээд инээлтэд явдаг гэсэн үндэш тийм хүчин зүйл бууж болох байхгүй да. Тэгэхээр тэр хүн нь өөрөө үнэхээр сайхан сэтгэлтэй бодол буртаг муу бодол агуулдаггүй байх. Тэгээ язгууртай байхад систем билээ. Ер нь бол тэгээ хондоо бас дахиад тайлбарлаа хэлэхэд хамгийн сүүлийн жишээ сүүлүүд манайх их ярьдаг болсон шүү дээ. 41 онд 11 сард Гитлер Москвад туулж ирээд хөлдөж өгөхөд ерөнхийдөө зогссон шүү дээ. Мөн үү? Тэрийг одоо шинэ эндээс баахан
лам аваач зад тавьсан гэж ярьдаг шүү дээ Сталиныг. Тэгээд сүүлд нь одоо нэг 30 хэдэн ламын шарил олдлоо молдол гэж яригдаад байдаг. Зад тавьж нөгөө хэзээж болж байгаагүй хүүдэн өвд болгож цасаар балбаж бүгдийг зогсоож аячаад. Мөн үү? Тэгээд нөгөө нэг зүгээр тэр намартаа бараг 6 сард орж ирээд 2 сар ялтын маршаар Украин Польш Украиныг эзэлсэн чигээ Польш Украин ч юм уу угаасаа зүгээр хүлээж аваад урдаас нь бараг цэцэг барайл Австрийг одоо нэг аймаар байдж ураад нэг эзэлсэн юм шиг бодоо. Югослав Австрийг эзэлсэн шиг. Тийм тий. Яг Польшийг тэгж эзэлсэн Украиныг ч тийм байхгүй да. Польш урдсан юм шиг байлаа шүү. Тэгвэл Москва турж ирсэн бол Гитлер энэ бараг зүгээр замдаа нэг дийслэл цэнгэлэх гэж зогсдог байсан шиг зүгээр инээлдэл аваад ирсэн шүү дээ. Тэгээ бараг турж ирчээд нөгөө сайн бэлдээгүйсэн хайртай ингээд турж ирчээж 11 сард нарыг золгоол тэгээ цас масаар балбал тэнгуү чи одоо та зүгээр төсөөлтөд танк манк чин ямар хүүдэн төмөр үлээ. Тэгээ нөгөө германууд чин хурдан эзэлчихнэ гэсэн ямар хувц сунартай байхад 40 градус өвдө одоо дөнгөж хасах 30 хүрэхэд Европт өнөөдөр бараг 1000 хүн өгсөн явж штэ. Тэгээ чи зүгээр дайны байдалтай Германыг тэр нэгэн сэргийн форумдоо тэгээ танк манк хүүдэн буу зэвсэг агцсан хүмүүс тэр 40 градус өвдөн тэр хүчтэй 2-3 метрийн цасыг дийлэх үү? Усан өргөлтөө онгоцнууд асрын хандтыг Африкаас татж авчираад шөндөө бүгдээр ингээд мотор хагалж ирсэн энэ асрын хохирлууд байд өвчин зүйл хохирлууд бичигдэл юм бэл. Тэр болоод их л ноцтой хохирлуулсан юм шиг. Тэр монголчуудын үед нэлээд сайн бодоод үзэхээр нэг жоохон юм тарих оюуны нэг жоохон чөлөөлмөр юм шиг. Бид нар сурж ийн гэдэг эдрийн имийг сураад яваад их юм. Энэ төгрөгдөл нь өөрөө бас нэг Монголд хязгаар өгдөг шиг юм шиг байна гэж. Түрүүн чи энэ нийгмийн одоо гол суур амлуудыг захаас нь дурдлаа шүү дээ. Жишээлбэл түрүүн та бид яг эмэгтэй хүний яс суртахууны асуудлыг ярьж ах тэр эмэгтэйчүүдийг хэрхэн үүсдэг тэр протеин онол бол гайхамшигтай зохион онол. Тэ? За тэгээ байж идэл эдийн засгийн суур онолыг үзэхээр юуны онол? Мальтус онол. Тэ? Юуны онол гэдэг үсэн шүү дээ. Энэ нөөц баялаг хязгаарлагдмал тий. Тийм учраас аль чадaltaй илүү авах хэрэгтэй. Энд чи одоо 40,100 сая хүний амь насыг явлаа. За нэг шийд гаргах нь өөрөө дайм буюу колонч хийсэн байдлаар одоо энэ өнөө хүртэл эдгээр тарих зөвхөнд маш бат хөх сууж л байна шүү дээ тий. 3 дугаар онол нь чөлөө төрсөлтөний онол тий. Одоо үйл үзэгдэх гар зохицуулдаг барьдаг. Бүх юмд итгэхгүй ханддаг нөгөө чөлөө төрсөлтөндөө тавихаар яаж юм гэхээр хин шуналтай хин чадж байгаа нь бүгдийг хамдаг. Яг эдийн засгийн суурь тогтолцоо бий болгоч. За улс төрийн онолууд нь өөрөө дандаа дайн самуу хагарал тий ийм онолууд. Юуны онол та? Зөрчлийн онол та. Тий, зөрчлийн онол байна, ховлдааны онол байна, мөргөлдөөний онол байна. Одоо гойгоо нэрлээд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө суурь нь зүгээр л нөгөө эсрэг тэсрэгийн өөрөө нөгөө мальтус дээр нөгөө хязгаар мальтусны суурь байхгүй тий. Төрүүлж булааж бусдыг хяд устгах цэвэрлэх гэсэн энэ онлын одох байна. Тэрийгээ жишээлбэл тэрүүгээрээ Чингис хааны байлдан дагуулыг тайлбарлахаар 20 дугаар зууны турш Чингис хаан бол Америкт багч харагдчихлаа шүү дээ. 21 дугаар зуун гарч ирсний дараа одоо бол Чингис хааны зүгээр гарч ирж шүү дээ. Нөгөө онлуудаа буцаж харчаад тий. Тэгэхээр бид нар энэ онд руу цаашаа явуулах юм бол бидэрт дандаа ашиггүй онлууд л байгаа. Бид нар яаж Америкт өрсөлдөхийн чөлөө төрсөлтөөнөөр бид нар яаж тэр хязгаарлалт нөөц баялгаас ямар хүчээрээ бид нар булаач авч идэх юм тий. Хоёрдугаар тэр дотоод яс суртахуун ямар байх юм. За хамгийн сүүлж байгаа тэр нөгөө хувь хүний индивидуализм өөрийгөө гэсэн онол тий. Чи бүхнийг мэддэг чи чаддаг гэсэн онол. Тийм биш гэдэг нь одоо та хоёр сая гарлаа шүү дээ. Өөртөө нөгөө мөнгө тэнгэр хүчин дэр гэдэг шиг тий. Тэгэхээр энэ үндэстэн бол яа гэхээр нэг Монгол гэсэн үндэстэн биш 2 сая 700 мянган хүн болж амьдардаг. Тэгээ энэ 2 сая 700 мянган хизээш имлэхгүй байдаг. Энэ дээр авч ирсэн нөгөө нэг олон намын тогтолцоо олон үйлдэл олон зөрчилтэй энэ бас зэсгдэг. Тэгээ бид нар эднийг цаашаа судлаад байвал хязгаар байхгүй мунхраад л ах. Яг энэ дээр нөгөө нэг суур бас нэг хүмүүсийн их буруу ойлгоод байдаг юм байна. Шинэ их Монгол улсад шашин шүтэг чөлөөтэй байсан гэж яг эцэг тайлбарж ирсэн шүү дээ. Шашин шүтэг чөлөөтэй гэдэг нь яахаа их Монгол улсад чинь 4 зүгийн 9 шидийн хүн ороод ирэхэр чинь харин эсрэгээр нь бид нар 4 зүгт нь өөр өөрсдийнхөө шашин шүтлэгийг холилдсон байсан болоод хөөе загасчаа чи загасныхаа удмаа даг. Тариач чи тариачныхаа удмыг даг гэснийга шашин шүтлэг чөлөөтэй байсан гэж хэлсэн болохоос биш. Тий. Холилдоод загасч нь тариачнаа битгий дарангуул. Тариач нь загасчнаа дарангуулдаг байсныг болиулсан байхгүй. Тэгээд та нар чөлөөтэй нэгөө шүтгэсэн болохоос биш. Өөртөө уруудаад загасчин бол өөртөө уруудаад загасч тариач бол шүт. Тэгээд тэр тариачдын тэр Адам Смит тий одоо юу гэдэг юуны тэр кейс мэсэл бити
Тэ? Кейсийн юмар битгий яв гэсэн. Тэгэхээр одоо ч яг орчин үеийн ойлголт нь. Тэгэхээр бид ингээ байнга ярьдаг. Harvard, Stanford ч гэнэ үү эднийг шүүмжлээд идэг штэ. Тэрний үеийнхээр монголчууд дахиад нь хүн төлөвтний төгнүүлэхийн тулд эдний тархийг тэ Harvard нь яаж угаагаад байгаа. Тэ? Кейсийн онол нь яг Кейсийн онолоор монетаризмын онолоор яагаад гэдгийг мэдэх үүднээс өөрөөр эднийг ойлгох үүднээс тэрийг судлах хэрэгтэй болохоос биш. Эднийг ойлгоод эдгээр чин нөгөө бодит байгалийнхаа хүчин зүйлээс ийм хийсвэр оюун санааны тэ хүчин зүйлээр болоод ингээд салаад явцсан бид нар засгаж байгаа учраас тэрийг ойлгох үүднээс энийг үзэх ёстой болохоос биш. Тэрийг үзээд дагаад өөртөө тэгж амьдрах гэсэн үг биш байхгүй да. Автаад тийм байхгүй. Тэгэхээр энийг л монголчууд аягүй хурдан сэхэрч чадах юм бол тэгвэл бид нар аягүй хурдан нэгтчихнэ. Тэгээд сонир юм байл Жорж Соросыг анх удаа Монголд ирэхэд уулзаад ярьжсэн. Тэгэхэд асуусан. Та яг амжилтанд яаж хүссэн бэ? Чи хизээ хон утсан хүн шүү дээ. Цагаач өрөө тий. Тэгэд манайд тэгжсэн байхгүй. Энэ нийгмийн онол гэдэг нэг тустай байглаасаа тусдаа гарч байгаа юм байна. Энэ эдийн засгийн онол чинь байгалийн онол байхгүй. Би зөвхөн тэр зарчмыг бодол би ингэсэн гэж байгаа байхгүй. Тэгээд нэг ороод гардаг юм шиг байна. Одоо бол ерөнхий бүх төрөлтөд бас ливүү заримдаа хүндрээл тэгээ сая нэг юунд арчсан өөрчлөлтөөр нэг том мөнгө хийгээл одоо дараагийн мөнгө хийх гэх юм яваад гэдэг систем орчлоо шүү дээ. Тэгэл бодохоор юу гэж юм гэхээр тэр анхдагч сэтгэл гэж нэг юм заавал альчгүй ухаан байх. Яг анхныхаараа өөрөөр туйлын үнэ гэж тий. Энийг л та нар олоод авсан байх юм бол энэ босод бүх юм бол харцаггүй бодлаа. Эсвэл тухайн цагтаа хүчин төгөлдөр тий. Ийм байна гэдгийг бид нар тойлт нөртөл олмоор. Гэтэ яг хоо манай олон хүмүүс бол жишээлбэл өнөөдөр ганцхан юмыг л тэгээд байгаа. Ирээд байгаа. Яг л бас эдэрсдэх байгаа байхгүй юу гэхээр бичмэл юм. Нөгөө талмууд судал нөгөө евангел тий хуучин шинэ гэрээ нөгөө Коран хайгаад байгаа. Энэ дэр нэг юм байна. Содроо энэ Коран ч байна уу, талмууд нь ч байна уу, одоо зонхмын тэр бодмын зэрэг ч гэнэ үү. Яг эдгээр чинь бол бид нар эдгээр тааруулаад чадахгүй учраас хэлж өгсөн. Гэтэл бидний хувьд бол зүгээр амьд холбоосоор явчихдаг байхгүй да. Өөрөөр саний миний хэлдэг би хүүхдтэй сургана. Миний хүүдээ эрэгтэйчүүд нь дамжуулна. Эмэгтэйчүүд нь тэрийг төлөвшүүлнэ. Хүмүүжүүлнэ. Ийм амьд холбоогоор тэнцвэржээ явчихдаг процесс байхгүй да. Мөн үү? Тэгэхээр бидэрт нөгөө нэг ихэн одоо та ингээд саарах юм бол дандаа хүмүүс ярих нь манай эмээ тэгдэг байж үлээ. Их тэгдэг байж үлээ гэхээс тий. Аав тэгдэг гэсэн юм байсан байдгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө манай монголчуудын хэлээд байдаг нэг зүүр цэцүүг сургаал гэсэн ойлголтууд чи өөрөө өнөөдрийн эдийн шашин шүтдэг хүмүүсийн хувьд бол бурхад нь байхгүй юу? Өөрөөр тарин бурхан гэсэн үг. Өөрөөр бид нар одоо юу гэдэг би одоо шинэ ихийг хайрладаг хайрыгаа нэг үгээр илэрхийллээ шүү дээ. Сэтгэлийнхаа нэг энергийг. Тэр чин энэ хүмүүсийн хувьд бол удамд нь байдаггүй учраас тэрийг нэг юм гоё дүрсэлж авааччихгүй та. За чи энийг харангуйтаа ихийг хайрлах гэж бодороо гэд. Дараа нь би хүүгээ хайрладаг нэг миний хайрын задрагааны бас нэг энерги хэлбэр байлаа шүү дээ. Тэрийг би нэг гоё монгол үгээр л хэлчихнэ. Монголын үг нь өөрөө эдний хувьд бол бурхан байхгүй та. Тэр үгээ болохоор нөгөө хэд ч ойлгохгүй утгыг нь мэдэхгүй учраас би дүрслэл хэлбэржүүлчихэд өмнө нь ингээд хан дээр нь хадж өгöd. За чи энийг харж байгаа юм бол хүүгээ хайрлаж шүү гэж. Энэ одоо энэ нэг эдэрт үүссэн нэг одоо манай энэ янз янзын ойлголт явдаг 99 тэнгэр мэнгэр нэг олон янзын бурхан ямааранз мамааранз юу ч нэ янз янз энэ ч зүгээр л явж үүж Монголын ердийн хатан ухаантай эхчүүдийн хэлж идэг зөөр үг нэг үг нь өөрөө эдгээр үед нэг бурхан байдаг байхгүй юм да. Нэг юм нэг үг л байгаа. Тий нэг үг л байхгүй. Өөрөөр бид нар чинь сэтгэлийг аюул нарийн задлж чаддаг байхгүй юу? Сэтгэл маань дотроо ерөнхийдөө Эрик бас сөрөг гэж задлаа гэж бодъё л доо. Эрик сөрөг маань өөрөө архивдэгдсэн эндээсээ бас даваад явна шүү дээ гурласнараа. Тэгэхээр яа гэхээр шинэ Эрик сэтгэлээ бид нар дотроо шинэ хүн баярлахтаа баярлах, хөөрөх одоо юу гэдэг аюул олон үгээр хэлдэг шүү дээ. Эсвэл одоо хүн жоохон сөрөг талархах тий ашиг нөгөө чинь хүнийг өрөвдөхөд хүртэл өрөвдөх нинжин сэтгэл гарах энерги хинтер гэж явчихдаг үстэй тий энэ болгон чинь өөрөө яагаад чинь ганцхан үг гэж болдоггүй юм
Тэ? Ерөнхийд нь хайрлах. Тий, мөн. Тэгэхээр энэ чинь ингээд энерги гэдэг чинь өөрөө нэг бурхан. Тэ? Өрөвдөх гэдэг чинь өөрөө нэг бурхан л байхгүй да. А лидерийн хувьд ерөнхийдөө нөгөө Английн ганцхан лоо гэдэг үгтэй адилхан учраас тэр үгээр тэ I love my dog гэл би нохоогоо хайрлаж ич шиг. Эсвэл I love my wife гэл тэ. Эсвэл орсоо я люблю свою жену ч гэдэг юм тэ. Эсвэл я люблю свою собака ч гэдэг юм тэ. Үгүй юу гэсэн үг юм бэ тэ. Чи боддоо ийм өрөвдөлтөө тэр агуу мөнх тэнгэрийн бодлын архивыг бид нар бүр ингэж нарийн үгүүдээрээ задлаад ингэж ямар тохиолдолд ямар нэг хэрэгэлдээ мэддэг тэр нь зөөр цэцүүгээр хатан ухаанаар хүрдэг байсан юм чи хэдэр хөөрхөлдөд яаж хэрэгэлж чинь тэр хэдэрс яаж ойлгох юм нохоогоо хайрладаг бол чи нохооны зурагтай бурхан шүү за чи нохоогоо хайрладаг бол энэ бурханы нохооны зураг хараарай мөн үү а дараа нь чи тэр нэг өдрийн хөвгдөө өөр нэг тэ машин хайрлах гэвэл энэ машины зураг хараарай гэдэг нь одоогийн эдгийн шашнууд байхгүй да. Энд чинь боолчууд зөвсөн манайхны тэр сэтгэлийн энергийг үгээр ирэхээс энийг хэлбэржүүлсэн хэлбэр нь. Тийм учраас биднэрт шууд амьд бодит энерги байдлаар энэ бодит архиваас өөрсдийн хэрэгтэй үедээ бодлороо татаад энэ юмнууд авчих чадвартай учраас ямар юмны талмууд ямар юмны корон хэрэгтэй юм. Энд чинь амьд ёс зүй байхгүй да. Амьд ёс зүй. Барууныхны яриад байгаа тэр л дээ. Бүх тэр энэ монголчуудын үнэт зүйл өөрсдийн амьдрал ах уу, хэл соёл, хувцас, хунар, дата тэр баяр ёслол энэ юм шингэчээр ирэх гэдэг байна. Тэгэхээр энийг яаж тий одоо жишээ нь ингээд их санаа ойлголт ингээд нөгөө манай жавхлан анх дээд өмсөд өсөө ургуулсан шүү дээ. Тэгэхээр хүмүүс нэг хэлбэр талаас нь шүүмжтэй, шоолоо. Тэгээд нөгөө Фортуна Батөр бас тэг өсөө ургуулсан чи тал талаас нь янз янз зогсоо асуудал айчдаг шүү дээ. Тэгэхдээ яг бодит байдалтай. Гэхдээ бидний шаанх нь үсийг чинь тайрах гэж юу боллоо? тийм шүү дээ. Мөн үү? Үсийг тайрах гээд. А монголчууд яагаад үсэндээ гар хүрдгүй? Үс хум соёл ч өөрөө шууд үргэлжлүүлээ амьдэрдэг эсүүд байхгүй да. Тэр одоо юу гэдэг ингээд амьд эсээ тайраад ус чин дараа тавиад цацаа хийчихнэ гэж чинь нөгөө өөрийнхөө заяаг цацж байгаа байхгүй да. Заяаг цацж байгаа. Тэгвэл хүн энийг яахан бусд нь намайг өсвөөсөө ургууллаа гэж хэлнэ гэж бодоод мөн үү? Тэгэл хайшлаад тах юм бол өөрийгөө засахгүй л гэсэн үг. Өнөө цэвэр дандаа сэтгэлийн асуудал. Чи бид тэр элбэгээ дээр жишээ болгоо хэлж байсан шүү дээ. Элбэгээ өнөөдөр л миний арт түмэн гэж яриад байх юм бол энэ Монголын ерөнхийлөгч биш шүү дээ. Манжийн ерөнхийлөгч байхгүй да. Монголчууд нөгөө төм төмдөр нэгддэг учраас олон төм Монгол, төмөн олон Монгол гэдэг. Манай жишээ нь төмөн олон минь, олон төм минь гэж ярих ёстой байхгүй юу? Гэтэл зүгээр л тэ өөрөө утгыг мэдэхгүй мөртлөө тэ миний арт түмэн би арт түмэн та нартай хайртай гэдэг чинь арт байдаг эсвэл дандаа ард нь чирэгдэж явдаг нэг боол маягийн тэ урд зүгийн манж урдаас захирддаг байсан тэ ноёны өнцгөөс яриад байгаа. Энийгээ засахгүй. Дээр нь би айгүй энгийн жишээ. Манай нөгөө хураа гэдэг үг ч өөр айгүй хүчтэй. Нөгөө сэтгэлийн хүч нөгөө нэгтгэсэн сэтгэлийн хүчээ илэрхийлээд нөгөө хэрмийнх нь гадаа очиод хураа гэж тэгж штэ. Тэнгуут тэр чинь нөгөө хураа гэдэг байгаа чи өөрөө чиний хэлдэг шиг нөгөө зад мад бүх юмд нөлөөлдөг хүчтэй энерги байхгүй юу? Тэнгуут орсууд тэрийг чи авцсан. Төө нэгэ гэртээ ингээ төрсөөдөө тэмдэгсэн ч гэсэн ураа гэдэг хоорондоо ёстой. Ангичууд гэсэн хоорой. Тийм. А энэ одоо юу гэдэг өөрсдийнхөө баяр мараараа парад энэ жагсахтаа ураа гэдэг штэ. Тэгвэл манайх тэр нь одоо хүртэл ураа гэдэг. Хөөе илбэгээ шууд зарлиг гаргаад хураа бол. Өөрөөр илбэгээ өөрийгөө ихлэ засах хэрэгтэй байхгүй юу? Монгол хүн болж. Тэвчч нэг хаяа нэг монгол хүн болж хоёрч нэг хичээл мичээл заачаал. Тэгэл яваад тах юм бол энэ өөрөө бүрэн засагдахгүй тохиолдолд удахгүй монголчууд угаасаа илбэгийг сонгохгүй байхгүй да. Асуудал өөрт нь байгаа болохоос биш энэ монголчууд нь байхгүй байхгүй да. Тэгээ энэ чинь юу гэхээр энэ чинь бол би нөгөө өөрт нь хэрэгтэй гэдэг утгаас тэгээчийг санаа аваасаа гэж хэлж байгаа юм болохоос биш одоогийн ойлголтоор нэг шүүмжлээд ч юм уу доош нь хийж байгаа юм биш шүү дээ. Тэ? Бид нар ингээд өөрөөр хүн болгон өөрийгөө нээгээд сэрээд хин гэдгээ мэдээд зөв бодоод эхлэх юм бол тэ надтай биеэр уулзаагүй би биеэр уулзаагүй хоорондоо бид нар зүгээр ингээд ярьж байгаа юмыг сонссон тэ хүмүүс бодоод эхлэхэд бид нар угаасаа дээгүүрээ бодлороо холбогдчих واخгүй да. Энэ л өөрөө яг бидний чинь үндсэн одоо нэгдэх юм баггүй юу? Тийм учраас заримдаа нөгөө нэг эмэгтэйчүүд тэгшэрхтэйгээр бүгдээ төрийн эрхийг авна гэд дарчих вэ гэдэг шиг тодорхой харьцаа нь бол байж байгаа гэдэг шиг одоо тэгээд энэ тэгвэл барууныхан буруу юм чи би яг монголоор ингээд юу сурахгүй байх ч бас тоочрол болчихлоо. Наадар чи бас заавал бодолтой байх гэж. Манай болор бол хэлдэг үгийг дандаа эсрэг утгаар нь орж иж өмүүлдгийн жишээ нь тэгшэрх гэсэн үг шүү дээ. Одоо ингэж одоо бүгд ингуут энэ их хурлын гишүүн байж иж
хуулийн өмнө бүгд тэгш хэрэгтэй шүү дээ гэдэг. Тэгш үүрэгтэй байхгүй. Адилхан хариуцлага хүлээдэг болохоос биш. Ирэх гэж буруу яриад байдаг байхгүй юу? Өөрөөр чи яг хүмүүс ихтэй үений сайд ч байсан авилгалтай тэмцэх газар шалгагдах ёстой шүү дээ. Адилхан хуулийн өмнө тэгш хэрэгтэй үстэй үндсэн хууль нэгэд байдаг байхгүй юу? Уг нь шалгуулах үүрэгтэй. Үүрэгтэй байхгүй да. Өөрөөр адилхан тэнцүү хариуцлагатай үүрэгтэй. Мөн үү? Одоо их хурлын гишүүн болсон буюу сайд болсон хариуцлага нь ихссэн гэсэн үг болохоос биш. Мөн үү? Яг тэр хариуцлага нь ихссэн учраас тэр хариуцлагатайгаа таарсан эрх мэдэл нь буюу бидний өмнөөс шийдвэр гаргах эрх нь оногдож байгаа гэсэн үг. Хариуцлага дагаж эрх нь ирдэг болохоос биш. Эрх нь өгөгдөөд хариуцлага ирдэггүй байхгүй да. Тийм учраас эрх нь өмнө нь байх ёсгүй. Хариуцлага нь байгаад эрх нь тэрийгэ дагаж ирдэг. Хариуцлага биелүүлсэн тохиолдолд эрхээ эдэлсэн гэж үздэг. Тэгээс ч эрх эдэлчихэд хариуцлага хүлээхгүй байхыг хэлдэг байхгүй юу? Тэгэхээр одоо энэ суур энэ яриагаа ч гэсэн засах хэрэгтэй байхгүй монголчууд. Бүхэн хуулийн өмнө тэгш хэрэгтэй гэдэг буруу логикээр яриахаа болох хэрэгтэй байхгүй юу?